За сайн байцгаана уу та бүхэнд амралт өдрийн мэнд өнөөдөр 2025 оны 2 сарын 1-ний өдөр нь ингээд миний бэлтгэж байгаа $100 хүч нэртэй контент маань эпизод 2 буюу 2 дахь дугаарыг ихүү та бүхэнд хүрж байна. За ингээд өнгөрсөн 7 хоногийн ярилж яасан бэ гэхээр эхний удаад депозит хийсэн байсан $100 алдсан. За тэгээд өнгөрсөн дөрөвдүгээр орой ерөөдөө алдчихад тэгээд нэмэлтээр дахиад $100 депозит хийсэн баха. Энэ $100 депозит эх 7 хоногт хийгдэх арилжааны мөнгө. За тэгээд угаасаа арилжаан дээр авах үе байна, алдах үе байна. Тэгээд ямар ч үсэн эхний $100 алдсан. Тэгээд гэхдээ энэ 2025 оныг би өөрөө giveaway болгож бусдад өгөх хичээл болон зарласан учраас та бүхэн санаж байвал эхний эпизод 1 дээр гарч ирсэн эхний өдрийн ашиг болох $30-ийнхаа 50% буюу $15 хин нэгэн комент бичсэн дагагчдынхаа нэгийг Picker сайтыг ашиглаад ямар ч хэлсэн giveaway өгнө 7 хоног болгон giveaway өгнө 7 хоног болгон ашигтай ажиллах юм бол ашигаасаа 50% өгнө ашиггүй байсан тохиолдолд бас тодорхой хэмжээний $10-20 чамаагүй гэд дэмжиж байгаа үзэж байгаа шеэр хийж байгаа лайк дарж байгаа комент бичиж байгаа арилжаа сонирхогчдоосоо нэгийг шалгуулад өгч явах болно. Тэгэд хэрвээ арилжаа маш гоё арилжаанууд хийгдээд ашигтай явах юм бол та бүхний нэг нь 7 хоног болгоноор магадгүй хэдэн доллар авах юм блэ тэ ирээдүйд арилжаа нэлээд сайн хийгдсэн тохиолдолд магадгүй хэдэн $100 авах боломжтой шүү дээ. Тийм болохоор ямар ч байсан хамт байгаарай. Ингээд трейдерүүд угаасаа авдаг. Тэгээд энэ өнгөрсөн 7 хоног бол миний хувьд алдаатай 7 хоног байлаа. За тэгээд хамгийн гол нь алдаанасаа суралцах. За юун дээр алдсан бэ гэвэл за өнгөрсөн 7 хоногт ямар ч байсан энэ хэсэг дээр нэг сейл хийгээд хамгийн сүүлийн эпизод 1 дээр хамгийн сүүлд ханш энэ дээр гаргаад байсан. За одоо ингэж хистори-г харуулчих. Энэ дээр хамгийн сүүлд яасан сейлдэд авсан байж байгаа. За өнгөрсөн 7 хоногийн арилж байгаа болохоор ер нь би чиглэлээ өөрөө буруу тодорхойлсноос болоод ер нь орсон захиалгууд бараг 60% та алдаатай захиалга хийсэн. Энэ хэсэг дээр буюу 2740 гэдэг ханшин дээр сейл хийсэн байж байгаа. Гэхдээ одоо яагаад би ингэж харж алдаатай захиалга хийж $100 алдаа гэдэг та бүхэнд тайлбарлана. Энэ маань магадгүй та бүхэнд бас эргээд маш том сургалт болох. За энэ дээр сейлдсэн, энэ дээр сейлдсэн, засгаж сейлдсэн энэ хэсэг дээр сейлүүдээ хааж агаад за ханш тогтворчхоор ер нь болоод ирэхлээр нь энэ дээр дахиж сейлдсэн байж энэ дээр сейлж энэ дээр яг жоо ашигтай гарсан. Энэ чинь сейлдэд энэ дээр дахиад ашигтай гарсан. За тэгтээ энэ доороос алдсан алдагдлаар нөхөж чадаагүй баг зэрэг алдагдлаад энэ нэг хэмжээний алдагдал нийлээд нэг equity маань хаагахад баланс маань нэг $50,000 болсон. Тэгээд энэ чиний сейлдэд энэ ч хаахад буцаад баланс $80 болж ирсэн. Тэгээд энэ хэсэг дээр сейлдэд энэ дээр хаахад бол ерөөхдөө баг маржиндад алдсан байж байгаа. За тэгэхээр алдсан шалтгаан. За өнгөрсөн 7 хоногийн юун дээр эхлээд юу хийдүүлээ? Алдсан шалтгаанаа ярихаас өмнө комент бичсэн нэг хэрэглэгч хин цаашаа нэг арилжаа сонирхдаг хүндээ ямар ч байсан $15 giveaway-г шилжүүлчихэ. Өгчээ. Тэгээд азтнаас шалгуулчих. За азтныг юу яана? Comment Picker сайтаар түрүү эдрийг ерөнхийдөө туршиж үзээд аль нь болохоор юм байна гэд Roughly гэдэг энэ юугаар Roughly гэсэн те Sortistic.com гинэ. За энүүгээр нэг ямар ч сан комент бичсэн азтнаа юу яч шалгаруулчих. За load comment энэ үзэл бол юу бол арай дээр нь сандарч байгаа юм бол гайгүй байна. За ингээд нийтдээ 288 хүн комент бичсэн байна. 400 хэдэлээ 407 лайктай 288 комменттэй. За тэгээд winners гэдэг дээр нэг хүн шалгарна. За тэгээд эдгээр хүмүүс ерөөхдөө комент бичсэн байна. Их гой комментүүд бичсэн байлээ. Дандаа амжилт гэсэн дандаа урмын үг шахав комент бичсэн байлээ. Тэгээд комент хийсэн бүх хүмүүстээ ямарсан баярлалаа. За старт.
За Work from Mongolia гэдэг. Good luck road to 1 million baby. Гоё комментсэн байна те. Сая доллар хүртэлх. Юунд замналт намжилт үсье. Хонгор мэн гинэ. За баярлалаа. За тэгээд ямар ч байсан цэцэн маань Work from Mongolia гэдэг хүн профайлтай хүн шалгарсан байна. За орж үзье те. Профайл руу орж үзье. Ямар ч юу юм байна. Ямар ч юу байхгүй. За тэгээ Work from Mongolia гэдэг юу маань дагагч маань бидэрлөө Telegram-аар холбогдоорой. Telegram юм уу эсвэл юун дээр дараагийн бичлэгний доотлолт юугаар бичээрэй. Яаж холбогдмоор юм бэ? Telegram-аар холбогдож болж байна. Discord-оор холбогдож болж байна. За ямар ч байсан юугаар бичээрэй. Бидэрлөө бичээрэй. Тэгээд $15 Азийн шагналаа аваарай. За Telegram-аар холбогдож болох юм. Ер нь Telegram-аар холбогдчих дөө. Telegram дээр миний юу чинь одоохон би хараад. Ийм юу байж байгаа Telegram дээр Max Trader гэсэн юутай нэртэй тэгээд ийм бухын зурагтай ийм юу байж байгаа Telegram аккаунт байгаа. Ийшээ юу Work from Mongolia маань холбогдоод тэгээд $15 giveaway аваарай. За ямар ч байсан цэцнаа шалгаруулчлаа. Одоо яагаад алдсан бэ? Юун дээр алдсан бэ гэдэг дээр ярилцъя. За алтан дээр өнгөрсөн 7 хоногт ерөөхдөө иймэрхүү зүйл харж ирсэн хэвлээ. Эдгэрэж байгаа би. Алдаа юун дээр гарсан бэ гэхээр нэг юм дээр би маш том алдсан байлээ. За all time high-ыг энэ дээр энэ all time high-ын зоныг энэ ханш шалгасан гэж үзээд доошоогоо юу яасан. Энэ хэсэг дээр бол яг жижиг арилжаанууд хийж чад энэ дээр хамгийн сүүлийн сейл хийгээд энэ хөдөлгөөнийг би өмнөх энэ swing low-ыг бүхэл хөдөлгөөнийг доошоогоо эвдчихлээ гэж үзэж исэн. Эвдчихлээ гэж бодсон. Тэрнээс бүх алдаа ерөөхдөө эхэлсэн. За тэгээд эвдчихэд яагаад би энэ чиний сейл хийсэн бэ гэхээр энэ хэсэг одоо энэ юу хөдөлгөөнийг доош уналттай хөдөлгөөнийг энэгээр шилжүүлээд дахиад доошоо ингэж орж ирэх боломжтой болж байгаа юм байна да гэж би харж байсан. Тэгсэн чинь хамгийн том алдаа нь юу байсан бэ гэхээр буруу цаг дээрээ ханшиг шалыг эвдэрчлэе гэж би тодорхойлсон миний хамгийн том алдаа байсан. За энэ дээр 1 цагийн чарт байж байна. 1 цагийн чарт дээр энэ 2736 гэдэг ханшиг 1 цагийн чартаар эвдсэн энэ хөдөлгөөнийг энийг эвдсэн учраас дахиад доошоогоо дахиад энэ эвдсэн ханшаа эвдэх боломжтой байна гэж хамгийн том харж ирсэн алдаа. Энэ дээр дараа нь алдсныхаа дараа ерөөхдөө энэ дээр яагаад алдчихвдаа гэж харж ирсэн чинь би буруу цагаа сонгоцсон байлээ. Үндсэн харж байгаа чиглэлийн цагаа 4 цаг дээр алдсныхаа дараа энийг би харж байгаа юм. За 4 цаг дээр харсан чинь энэ маань өөрөө энийг устгач. Энэ өөрөө 4 цаг дээр доор утас үлдээгээд 4 цагийн хаалт маань өөрөө энэ ловынхоо дээр гараа хаагтсан байсан бэл. Энийг би өөрөө анзааргүй нэгдүгээр алдаа. За мэдээж чиглэлээ буруу тодорхойлсноос эхлээд бүх алдаа эхэлж байгаа. За энэ дэр миний алдааг одоо энэ алдсныг эсрэгээрээ доошоо 1 цагийн шилжүүлж юу ачлаа сэтэрчлээ гэж харж исэн энэ мөчийг баталгаажуулсан зүйлсүүд юу болоод байсан бэ гэхлээр энэ хэсэг дээр надад найдар өгөөдсөн. За энийг яг илиотортэй илиотын давлгаагаар би ерөөхдөө тохойд бол 1-р давлгаа, 2-р давлгаа, 3-р давлгаа, 4-р давлгаа энийг би 4-р давлгааг байна гэж тооцоод Fibonacci ерөөхдөө татхад 61.8 руу төгссөн. Тэр дээрээ ийм одоо дээшээгээ утас дээшээ явж чадахгүй байна гэсэн утас хийгээд байхад нь миний ихний захиалга энэ хэсэг дээр орж ирсэн. За тэгээд дээшээгээ
38 ерөөхдөө анзаарж байгаа. За энэ ямар ч байсан дээшээ эвдчлээ. Тэгвэл энэ захиалга хаахгүйгээр тэр чигээр нэг ч алдагдaltaй захиалга хаахгүй дандаа ашигтай захиалгаар хааж нэг тийм баг шид үзүүлэх гэсэн нэг тиймэрхүү төсөөлөлтөй байсан бас нэмэлт алдаа болсон. Яг арилжаан дээр алдаж болно. Олон хүн харж байгаа учраас энэ дээр аль болох алдаагүй захиалга өгөх юм бол би өөрөө лаг нэг тийм шид үзүүлж байгаа юм шиг өөртөө төсөөлөд энэ дээр яг стоп лоссыг бол энэ дээр тавих хэрэгтэй. Ийм викүүдийн дээдлэлт стоп лосс тавьж гарах хэрэгтэй. Тэгээд дахиж чиглэгчнээ доошо гэж бодсон байгаа гэсэн дахиж авах юм бол модон 38.2 ч юм уу 23.6 гэдэг левелүүдээс дахин сейлрэх боломж байсан. Гэхдээ би тэгээгүй энэ дээр стоп тавихгүйгээр дээшээгээ энэ ч байсан энэ викүүдтэй энэ зоныг эвдэнгүүт за ямар ч байсан 38.2 лөө ч юм уу 23.6 лөө тэмүүлэх хөдөлгөөн явах нэ гэж бодсон мөртлөө захиалга хаагаагүй. За тэгээд энэ хэсэг дээр 23.6 буюу 2762 гэдэг ханш хавцаа нэмэлт алдаа засаг захиалга хийсэн. За тэр маань бас дээшээгээ яваад ахлаар ерөөхдөө хаасан. За энэ дээр хааж агаад ханш тогтворчод ирэнгүүтлийн чээс дахиад сэлдээд явсан байж байгаа. За тэгээд энэ хэсэг дээр бол дээшээ өсөлт явах юм байна гэдгийг бол би ерөнхийдөө харж байгаад ойлгоцсон байсан. За өсөлт нь өөрөө ийм хэмжээний л өсөлт орж ирээд ханшиг цаашд унах юм байна гэж би төсөөлсөн байсан. Тэгсэн чинь тэр маань яваагүй. Яагаад гэвэл ханш авч чиглэлд хിവэрэ байсан. Энэ хаяг эвдэхгүй байх гэсэн бодолтой байсан учраас энэ чинээс би дахин сейлэрсэн. Бас дахин нэг алдаа чиглэлээ буруу тодорхойлсон. За тэгээд энэ чинээс ерөөхдөө фракталын 2 дугаар загвар явах боломжтой байна гэж харж ирсэн. Энэ бүс тодорхойлцсон, шилжүүлсэн pullback фракталын 1-р загвараар хийгээд дээшээ явахдаа энэ хэсэг дээр энэ хэмжээсийг энэ дээр хийчихэж байгаа учраас одоо энэ чэнэс цаашаа доош явах юм байна гэж харж ирсэн чинь дээшээ эвдээ явцсан. Эвдээ явчин гутал ер нь баг шулуудцсан шахуу юм болсон. За окей энэ удаад алдчихлаа тэ гэж бодсон. Зя тиймэрхүү юм байна. Алдсан шалтгаан. За тэгээд дахиад би BTC дээр нэг оролт хийх гэж оролцсон. Bitcoin дээр энэ хэсэг дээр би сэлдэж агаад гэтээ Bitcoin дээр бол би алдагдaltaа гараагүй. Энэ хэсэг дээр сэлдэж агаад арай болоогүй байна. Энэ уналт бол болоогүй байна гэж бодоод энэ хэсэг дээр би арилж байгаа зогсоосон. Буцаад нэг алдагдлыг зогсоосон. Байж байгаа өөр ч юм байхгүй те. За иймэрхүү байна. За эхний 7 хоног алдагдлаа дууссан. За одоо ингээ 2 дахь 7 хоног яах нь үдэлээ харцгаая те. Нэгдгээс арилж эхэлнэ. Тэгэхээр одоо нэг баг челленж маягтай тэр дансаа $100 цэнгэлсэн. 100-аар цэнгэлээд одоо $103-тай ерөөхдөө байж байна. Окей, нэг тиймэрхүү байна. За одоо таамаглал төвшүүлээ хэдүүлээ. За энэ алдаанууд ингээд рүүч. За одоо энэ миний гаргасан өнгөрсөн 7 хоногийн ярилцсан дээр гаргасан алдаанууд дээр суралцах зүйл юу вэ гэхээр аливаа нэг сэтэрлийг зөв цагийг харах. Яг үндсэн цагаа зөв нэг цаг юм уу, daily юм уу, эсвэл 4 цаг юм уу тэрийг аягүй сайн харах хэрэгтэй. За энэ дээр бол миний алд бол мэдээж нэг цагийг харсан. Миний алдаас нь 4 цаг дээр харсан байсан лөө эн чин. Тэр өнгөрсөнд хийсэн тэр спортынхаа дээдлэлт candle close буюу лаг хаагдсан учраас дээш юм байна. Одоохондоо эсэрч чадахгүй байна гэж бодох хэрэгтэй байсан боловч тэгсэн учраас нэгдүгээрт цагаа зөв тодорхойл. Чиглэлийнхаа цагийг зөв сонгох. Чиглэлийг зөв тодорхойл гэсэн үг. За одоо тэгэхээр ерөөхдөө эх 7 хоногудад юу болох магадaltaй байна вэ гэхээр all time high бол эвдсэн. Тэгэхээр шинэ all time high хийчихэж байгаа юм. За тэгэхээр энэ дээр шинэ all time high хийсэн те. За тэгэхээр энэ бол хэрэгтэй, энэ хэрэггүй. За энэ trend line энэ бол хэрэггүй болсоо та. Энэ trend line бол бэжиг. Энэ трендийн шугам бол ингээ бэжиг. За. Окей. Түрүүчудаа нэг түрүү 7 хоногийн шинжилгээнд дээр ярьж байхад ингэжсэн шүү дээ.
энэ нэг бүхэл хөдөлгөөнийг энэ дээр шилжүүлээд энэ дээр хэмжээс хүчтэй дахиад шилжүүлсэн учраас энэ явахдаа дөрвөөр хансан уу? Эсвэл энэ дахиад энэ бүсийн шилжүүлэгч болж хувирж байна уу? Дууссан бүсийн энэ биш энэ шүү. Энэ маань шилжүүлэгч болсон уу гэдгийг тодорхойлох хамгийн чухал зүйл бол энэ ёроолыг эвдэх гэж ярьж ирсэн шүү дээ. Энэ ёроолыг эвдээ баталгаажуулчих юм бол ханш доош явчих юм байна гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо 4 цаг дээр энэ маань эвдээгүй учраас энэ дахин шилжүүлэгч буюу одоогийн хөдөлгөөн энтэй амралтай. Ийм болж хөрж ийн гэсэн үг. Ийм болох боломжтой. Буюу 2.86 алтны ханш ирэх 7 хоногудад ер нь дээшээ тэмүүлнэ гэдэг санаа. Гэтэ шууд явчихгүй. Энэ мэдээж pullback хийн. Энэ дээр нэг бүхэл хөдөлгөөн ерөөхдөө хансан байдалтай харагдаж байна. Энэ дээр нэг бүхэл хөдөлгөөн хансан. Энэ ерөөхдөө pullback хийж авч жагаад алтны шул дээшээ байх боломжтой. Эх 7 хоногт ерөөхдөө миний алтан дээр хийх захиалгуудаа маань чиглэл ерөөхдөө аль болох ап талтай буюу buy талтай арилжаануудыг хийх байх. Одоо яг энэ зураглалаас харахад тэгээд эх 7 хоногт хийсэн арилжааныхаа үр дүнгээр алтан дээр дахиад ярилццгаая те. Иймэрхүү байна. За нөгөө комментуудыг уншиж байхад юу байсан? Евро доллар. За би юу яач өөрийнхөө сонгосон юмнууд ярьчих заяа. За өнөөдөр алтны хувьд бол дээш ав чиглэл рүү харж байгаа. Харин Австрали долларыг ярий, биткойныг ярий заяа. За Австрали доллар дээр бол ерөнхийдөө би нэг иймэрхүү зүйлс ажилласан байж байгаа. Эх 7 хоногт Австрали доллар дээр buy талын ярилцаануудыг ерөөдөө хийх санаатай байгаа. За яагаад buy талын ярилцаануудыг хийх санаатай байгаа вэ гэхээр за ерөнхийдөө том чиглэлээр нь харчаа. Dollar index ерөнхийдөө эх 7 хоногт унах боломжтой байгаа учраас энэ дээр нэг бүхэл хөдөлгөөн энэ хэсгийг энэ шилжүүлээд энэ дээр ханчихсан. Тэгээд доошоо энэ доороос ирж байгаа тренд лайныг эвдсэн. Энэ дээр бүхэл хөдөлгөөн явсан. Одоо энэ pullback явж байгаа доошоо шилжүүлчих юм бол доллар ерөнхийдөө уналт тал руугаа шилжих, долларын индекс шүү. Уналт тал руугаа шилжих боломжтой учраас Австрали доллар өсөх боломжтой. За Австрали долларыг яагаад өсөх боломжтой вэ гэж харсан гэхээр за эн чинь daily-гийн time frame дээр байгаа. Daily-гийн цаг дээр энэ 22 оны 10 сарын 13-ны лов цэг буюу 0.62 0.58 гэдэг ханшийг доошоо эвдчихэд буцаа ороод ирсэн. Daily дээр. Доошоо эвдчихэд энэ дээр daily-ийн candle эвдчихэд 1 сарын 25-нд эвдээд буцаад орчихсон. Буцаж орохдоо энэ эвдсэн хөдөлгөөний энэчээс ирж байгаа энэ эвдсэн хөдөлгөөний хаяг энэ дээр эвдсэн. Тийм учраас энэ бол нэг бүхэл хөдөлгөөн. За дотор нь задлаад унших юм бол бас юу орж ирж байгаа. Нэг бүхэл хөдөлгөөн. Энэ хэсгийн хаяшийг энэ дээр шилжүүлээд дахиад энэ дээр хэмжээсийн гүйцэлд хийсэн учраас энэ нэг бүхэл хөдөлгөөн дээр дайраа устаа цэвэрхэн болгоч. Бүхэл хөдөлгөөн дээр дайруулад фибо татхад 38.2 дээр хурж ирээд одоо нэг шал болгосон. За тэгээд шал болгож унахдаа энэ чинээ дахиад бүхэл хөдөлгөөн хийсэн. Энэ дээр үүсэж байгаа энэ 1 2 3 4 5 энэ хөдөлгөөнийг энэ дээр шилжүүлээд тэгээд энэ доошоо энэ паттерн үүсгэж юу өгсөн байж байгаа. Иймэрхүү завартай паттерн үүсгээд за нэг иймэрхүү паттерн үүсгээд дээшээ энэ candle эвдээ дараад ирсэн pullback хийгдэж байгаа учраас энийг фракталаар ярих юм бол бүхэл хөдөлгөөнийг арай шилжүүлэг байгаа. Энэ дээшээр шилжүүлчих юм бол бүр гоё. Энд харагд хүртлээ явах бах.
4 цаг чарч та энэ тариг хүртлээ ерөөдөө тэмүүлнэ. За шилжүүлсний дараа одоо шилжүүлэх хөдөлгөөн явах магадлалтай. За нэгдүгээрт, хоёрдугаарт энэ маань өөрөө Elliott-ийн давлгааны 2 ерөөдөө 2-ын А гэдэг нь дуусч байгаа. 1 2 3 4 5 A, B, C гэж орж ирж байгаад 3 дугаар давлгаа эхлүүлж болно. Эсвэл энэ хэсэгтээ range буюу нөө flat confirmation гэж хэлдэг шүү дээ. Хөндлөн чиглэлийн confirmation-ыг хийгээд юу яаж болно? Өсөж болно. Тэгэхээр алтан дээр бай талын арилжаа хийх боломжтой, AUD дээр бай талын арилжаа хийх боломжтой харагдаж байна. За биткойн дээр энэ арай вангадсан зураг байна. Биткойн дээр ерөөхдөө би одоо юу хараад байна вэ гэхлээр 4 цагийн чарт дээр all time high буюу 108 гэдэг хан шиг гээшигээ эвдсэн боловч энэ 4 цагийн лаанууд доотлолтой close-уд буюу лааны хаалтууд доотлолтой хийсэн учраас энэн дээр зүгээр stop loss цохих хөдөлгөөн явуулсан байж болж байна. Stop hunting. За тэгээд нөгөө нэг stop hunting гэж liquidity хамт гэж яриад байдаг шүү дээ. За энэ liquidity хамт буюу stop hunting хөдөлгөөнийг эхлүүлсэн цэг бол энэ love цэг нь буюу 90350. 90350-ыг энэ дээр эвдээд буцаад орсон байж байгаа. За тэгээд энэ дээр нэг бүхэл хөдөлгөөн явж ирээд энийг энэ шилжүүлээ pullback хийгээд 1 2 3 гээд ингэсэн энэ магадгүй буцаад pullback иймэрхүү хэмжээний pullback орж иж болно. Энэ араас нэг иймэрхүү байдлын pullback орж ирээд ерөөхдөө доошогоо хандлагатай хөдөлгөөн явж болно. Гэхдээ тухайн үедээ юу яа? Яг тухайн нөхцөл байдал дээр хараад чиглэлүүдээ гоё зөв авч яагаад тэрнийхээ дагуу ярьж байна гэсэн үг. Ер нь хэсэгтээ энэ биткойн магадгүй энэ рейнж дотор 108-аас 80 хавцаа энэ рейнж дотор ингээд салбагнаад иж болохоор хөдлөөд иж болохоор харагдаж байгаа. За нэг тиймэрхүү байна. Биткойн ярьсан. За долларын индекс унах боломжтой харагдаж байгаа. Алтыг ерөөдөө өсөлт талын арилжаа хийх санаатай байгаа. Гэхдээ жоохон pullback-ыг харж байгаа, уналтыг харж хагаад 7 өдөр болгон заавал ерөөдөө бид гэж бодож байгаа. Одоо энэ $100 шнэ бага мөнгө ч гэсэн өдөр болгон захиалга хийгээд байх шаардлагагүй. Яг зөв чиглэлээ барьчаад тэрэн дээр багнаар ороод гүйлгчихэд хангалттай даблтна. Хэдийч даблтж болно. За нэг тиймэрхүү байна да гэж. За эпизод 2-ын ярианууд ерөөдөө хэлсэн юугаа winner шалгаруулсан. За тэгээд манай шалгарсан хүн маань Telegram-аар Max Trader гэдэг Telegram хаяглуу чат бичээрэй. Шууд $15 giveaway өгнө. За тэгээд манайхаа юу яаж байгаараа хооштой манай $100 хүч гэдэг контентийг үргэлжлүүлж байн үдэ шеэрлэж лайк дарж тэ комент хийж дэмжиж байгаарай. Тэгээд үзэж байгаад баярлалаа ямарчсан. Ямарчсан би хичээх болно. Тэгээд арилжаа алдаа тооноо зөндөө явдаг. Эх 7 хоногт ашигтай байх болтугай. Магадгүй энэ $100 данс бүр гоёор тотэ сайхнаар өсөөд явах юм бол та хэдийн giveaway авах мөнгө маань ирээдүйдээ магадгүй 6 сарын дараа $500 авах юм, $1000 авах юм билүү хэмэдлээ те. Окей. За тиймэрхүү байна. Өөр ч ярих юм байхгүй шүү дээ те. За ингээд эпизод 3-аар уулзцгаая. Энэ бол эпизод 2. Эпизод 2 дууслаа. Эпизод 3 дээр ямар үр дүнтэй байх нь төлөө харцгаая. За